За бүгдээрэнд энэ өдрийн мэнд хүргэе. За сүүлийн үед би маш их ярьж байгаа 302 мянган төгрөгөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэнэ асарж байгаа гэр бүл 397 мянган төгрөгийн халамжийн тэтгэвэр авж байгаа энэ хүмүүсийн тухай ярьж байгаа. Өнөөдөр Монгол улсад амжиргааны доод түвшин Улаанбаатар хотод 497 мянга, бүсийн дундаж түвшин 487 мянган төгрөг байна. Тэгэхээр амжиргааны доод түвшинд ч хүрэхгүй 302 мянган төгрөг аваад амьдарч байгаа энэ хүмүүсийн асуудлыг оруулж ирсэн юм а. Энд нийт 212 мянган иргэний буюу Монгол улсын өрхөөрн тооцоолын 17 орчим хувь өрхийн асуудал явж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг та бүхэн минь дэмжиж өгөөч. Энд бол одоо ямар нэгэн тийм эсрэг юм байхгүй. Нэг тэр юунаас гарах нь тодорхой байгаа. Хоёрдугаарт гэвэл энэ хүмүүс амьдрах хүч өнөөдөр ам зогоож байгаа. Тэгэхээр та бүхэн минь одоо гэрээсээ бүгдээрээ харж байгаа жигсэж чадаагүй учраас эднэрийн эрх ашиг өнөөдөр яригдаагүй. Тийм болохоор жигсэж чадахгүй байгаа гэртээ өвдөөд байж байгаа одоо саранчлон бүтээрийн төлөөлөл болсон энэ хүмүүсийн төлөө та бүхэн минь дэмжиж саналаа өгөөрэй гэж хичээнгүйл хүсэж байна. Баярлалаа.